Ер нь энэ бүхий спортоор хичээлж байгаа залуучууд хүссэн үсээгүй бидний бас ирээдүй байхгүй. Монгол бүхий ирээдүй. Монголын их өв соёлын бас түүчээлж авч явах. Тээж авч явах юм бөхчүүд. Тэгээ зүгээр Алтан цомыг одоо зохион байгуулж байгаа баг энэ менежментийн баг яаж хүлээж авд юм. Дэвжээдийн тэр барилж байгаа залуучууд сумын зан аймгийн цолтой бөхчүүдийг бас Алтан цомын барилдааныг үнэгүй үзүүлэх зүгээр юм болов уу гэж. Миний санал байгаа одоо би бүр энийг одоо тэргүүнд бас уламжлая гэж бодож байгаа. Нэгт одоо маш олон давуу талтай. Заалны одоо дүүргэлтээс эхлээд өөрийнхөө дэмждэг бүхийг дэмжихээс эхлээд хамт үлтгэр сургуульд хийдэг ах нарыгаа харахаас эхлээд тий. Оргил барилдаа одоо үнэхээр үзэгчд ихээр одоо тэр үед бол өөр тийм ээ. Тэр үед бол өөр. Тойргийн барилдаанууд бас нэг тийм хөвсөх ийм зүйл байж бас болдгоо болов гэж. Шар судлууд дээр. Бид ногоон дээр зуусан суу штэ. Шар судал ерөнхийдөө бас хасан байгаа юм л да. Өнөөдрийн тухайд бол ерөн цагаан судал хасан. Хотоогоо үзэх гээд үүдээр яваад байгаа сумын заанууд бас зөндөө харагдаад илээ. Байгаад илээ.